Сайн байцгаана уу. За өнөөдөр ганцын зурагт маань ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг танилцуулъя. За та бүхэн баруун зүүн дээд өнцгт нэг зүйл нэмэгдсэн байгааг харж байгаа хэрэг. Энэ бол зай хэмжих, зай болон талбай хэмжих юм хэмжээ рүү нэмсэн. За энийг ажиллуулахад бол ингээд шууд энэ дээр дараад тэгээд зай хэмжнэ. Хэдүүлээ ингийн ерөөсөө бүр энэ шүүлтүүрүүдийг унтраач. За Улаанбаатар Мандалгой хоёрын хооронд зай хэмжээд үзээт. За Улаанбаатарын төвөөс гарна шүү дээ, тийм ээ. За Улаанбаатарын төв дээр байна гэж бодъё. Ингээд Мандалгой хоёрын хооронд жишээ нэг замын сүлжээний зургаар бол нэг 270 км байдаг гэсэн. Тэр хэдүүлээ туршаад үзье. Энэ хэмжилт хэрэг болж ирв үү? Энэ зурганд гар утсандаа суулгачихсан болон компьютерийн дэлгэцээр үзэж байгаа хэрэглэгчид энэ хэмжилтийн төхөөрөмжийг ашиглаж болно. Ер нь бол одоо хөдөөgadаа явж хахад аялал жуулчлалаар явж хахад зарим үед зай хэмжих зайлшгүй шаардлага гарна. Тэр үед бас хэрэг болох болов уу гэж бодоод юутай үед бол онлайн нөхцөлд байгаа үед бол Мандалгойд яваад ирчих шиг боллоо. За энийг харж байна уу? Ер нь гарч чинь шүү те. 270 км гэж байна шүү дээ. 270.5 гэж. За 70.5 гэж яг л гэсэн. Тэгэхээр иймэрхүү гайгүй наривчтай хэмждэг юм байна шүү. Би их баяртай байна. За энэ бол та бүхэнд хэрэг болохоо өөрөөр хэрэг болно. Тэгээд энэ cancel дээр дарчихна. За нэгдүгээр өөрчлөлт энэ байлаа. Гар утсан дээр шиг адилхан. Бас л одоо яг хэмжээнд ихтэй хуруугаараа яг ингээд дараа явчихад эмзэлтийн үед хийчих болно. Эсвэл хоёр цагийн хооронд шууд хэмжчихсэн. Энэ шууд нь тухайн үеийн шаардлагаасаа болов тийм ээ. Мандалгой юуг бол сайхан гаргаж чинь шүү дээ. За хоёр дахь нэг өөрчлөлт энэ дор зүүн доод бол нэг 50 км гэдэг нэг бичиг харагдаж байна. Энэ доор нь 50 майл гэдэг. Энэ нэг юу вэ? Энэ зургийн масштаб тавьж өгсөн. За одоо энэ зургаас томруулах масштабын томруулахаар энэ тоо дагаад энэ тоо гэж хэлээр энэ тоог дагаад ингээд томсож байгаа. За 1 км. За энэ бол зургийн масштабыг харж байгаа. Гэхдээ энэ бол шугам масштаб. Одоо бидний уламжилт одоо нёрийг харьцах нь саяны зураг гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэр чи юу гэсэн үг вөхөр 1 см-т ганцын зураг дээр байгаа 1 см зай нь дэлхийн гадарга дээр байгаа сая сантиметр зайтай тэмцэнэ гэсэн үг. Аль аль нь сантиметрээр илэрхийлэгддэг масштаб. За тэр хойтлын саяас 2-ыг дарчвал нөгөө сантиметр чи метр болчихно тийм ээ. 10,000 метр болчихно. За 10,000 метрээс 3-ыг дараад 1 км-т 1000 метр байдгийг 3-ыг дарчвал 10 болно тийм үү. Тэгэхээр саятын зураг гэдэг бол 1 см газрын зураг дээрх зай нь газрын гадарга дээр байгаа 10 км зайтай тэнцэнэ гэсэн нэг тийм уламжлалт ойлголт байдаг. За энэ манай энэ одоо бидний энэ үзүүлээд байгаа энэ юу бол бас шугам масштаб гэж байгаа юм. Тэгэхээр одоо бидний тэр уламжлалт тэр юутай шууд тохирно гэхэд бас хэцүү. Гэхдээ та бүхэн нэг юм ажиглаж байгаа. Энэ 1 км уртлын зай энэ хүртэлх энэ нэг зай байна шүү дээ. Ийм зай 1 км-тэй тэнцэнэ гэж ойлгочих хэрэгтэй. Тэгээ орон зай баримжаа авна гэсэн үг. Энийг одоо шууд саяд ер нь ихтэй ойролцоо очино. Гэхдээ яг одоо тийм ирэхэд бас хэцүү. Энэ веб зураг тэгээ яг одоо хатуу одоо хэвлсэн газрын зураг дээр бид нэг масштабын ойлголтын дээр бол энэ бас нэг жоохон зөрүү гардаг. Гэхдээ түрүүл сая дээр харсан тийм ээ. Дээр тэр хэмжилтэн дээр бол сайн хэмжиж байгаа шүү дээ. Тийм учраас гар утсан дээр ч тэгээ хэмжиж болно. Гар утсан дээр ч энэ гарна.
За дараагийн нэг юм бол энэ дор байна. 2026 онд зохиогч ирэх авсан Travel Maps гэсэн дамын нэртэй. Шойлын баяр гэдэг нөхөр энэ зургийг эзэмшиж байгаа маань гэсэн одоо байдлаар одоо үзүүлж байгаа хот. Азийн зураг дээр одоо десктопн дээр харсан шийдэлхэн тэг компьютерийн томдол гэсэн дээр харах гар утсан дээр аль аль нь ингээ харагдана. За нэг хийсэн өөрчлөлт гэвэл энэ байна. За энэ тайлбар одоо жоохон цаг дөнгөж 5 минут болж байгаа учраас би энэ юуг нэг жоохон тайлбарлаад өгч. Энэ street map гэдэг байгаа тийм ээ. Энэ street map-ээр ингээ хардаа. Тэгэхээр Монгол орны аймагаар засаг захиргааны хувьд харж байгаа. 21 аймаг нь харж штэ тийм ээ. Тэгээ энэ дээр ингээд зөвхөн байгалийн юм харъя гэвэл ингээ харж. За энэ нэг цэгийг би урд нь тайлбарлажсэн дахиад нэмээд хэлээд өгч. Энэ 24 гэдэг бол одоо энэ цаана хөх талбай харагдаж штэ. Энэ хөх талбайд хамрагдсан 24 объектыг ингээд нийлүүлээд барьцсан гэсэн. Нийлүүлээд хураацсан гэсэн өгч гэсэн. Энийг задлах юм бол ингээд задраад алга болно. Буцаад ирэхээр ингээд 61-ээр энэ хараа энэ бүр жижигрүүлээд энэний цаана 61 объект байна гэсэн үг. Гэхдээ яг 60-аас биш энэний цаанч бас байж мэднэ. Гэхдээ ингэснээр яадаг вөхөр энэ бүлгэлснээр энэ зургийг ашиглахад жоохон амар болгож байгаа юм л да. Тэгэхгүй бол эднийг ингээд задлж ингээд бүлгэлгөө задлчих юм бол тэгээд ерөөсөө энэ Монгол орны нутагт тэр чигээрээ бүрхэгдсэн цэг болно. Бүр замбраа авахгүй хүндээс юм авчираад олохгүй болчихдог учраас ийм учиртай. За энэ тэгээд street map гэдэг энэ цаад суур зургийг одоо ашиглах. Эндээс бид нар яах вэ гэхээр өөрсдийн аялал жуулчлалаа төлөвлөнө. За одоо тэгээд өмнөгөө веб бол одоо юу үзэх юм бэ? Баян хөдөлгөөр бол одоо юу үзэх юм бэ? Яаж явах юм бэ гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийгэ төлөвлөхөд ач холбогдолтой учраас энэ эхний энэ зургийн ач холбогдол энэ шүү. За хоёрдугаарх энэ бол одоо бидний сансрын зураг. За сансрын зурган дээр бол одоо дэлхийн бөмбөрцийн гадарга дээр байгаа бүх юм л одоо харагдаж байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ юу вэ? Энэ төхмийн нуур гэж байна. Фото зураг нь алдаагүй учраас энэ зүгээр юуг нь тэрийн зурагнаас төсчийг аваад тавьчих. За энэ төхмийн нуур байна. Тэгэл одоо энэ хавийн дээр гол замууд зүгээр орон нутгийн замууд ч байгаа энэ одоо энэ хараа ингэ явж штт тийм ээ. Сайн яваад ирэх юм айл өвлж аварж харагдаад эхэлнэ. Тэгээ энийг ийм одоо ач холбогдолтой зураг. Гурав дахь нь террейн гэж. Энэ бол энэ хотхор өдрийн зураг байгаа юм. Хотхор өдрийн зураг гэдэг ямар ч тохиор энэ одоо гадаргын зураг гэсэн үг л дээ. Хаагур агуултаар хаагур намхан бол хаагур өндөр байна гэдгийг харуулдаг зураг. Тэгээ энэ дээр нэг юм харуулъя. Энд ингээ хүн нэг эхлээ ажиглахад нэг анзаарахгүй. Ингээд өндөрчөөд ирэхээр одоо хардаа. Тэгээд энэ хаяалбар их гой гараад ирдэг. Энэ дээр энэ хүн энд бугны зураг авсан газар хэмдэглэсэн ба шүү дээ тий. Тэр энэ уулын орой ингэж харагддаг байхгүй. Ингэж ашиглаж болно энэ зургийг. А зүгээр ингээ манай зургийн хувьд ашиглахад бол ингээд гадрын гадаагаас энд юу байна? Монгол орны төвцөг харагдаж байна тийм ээ. Тэгээ ингээд явчих шийтэй. Ийм ач холбогдолтой зураг шүү. Хэрвээ та тэр уулын оройг нь яг сайхан олж харъя одоо ингээд яах юм бол энийг бол ингээд явуулчих өөрөө ингээд энэ хаяалбар нь ингээд гараад ирдэг. Энэ юу гэж? Хөвгөн хамаа уулын орой шүү дээ наа. Тийм үү? Энэ релеф нь яг юм боос. За нэг иймэрхүү юм танилцуулъя да өнөөдөр. Анхаарал тавьсанд баярлалаа.